Өөртөө итгэлтэй, зоригтой, өдрөг үзэл мэдрэмжтэй, өөрчлөх бүтээлч сэтгэлгээтэй. Манай UBS телевизээс олон шинэлэг, шилдэг төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, үзэгч олондоо өргөн барьдаг лээ. Universe Best Songs XX Lady, To Be or Not To Be, Дэлхийн хот Улаанбаатар, Ногоон ирээдүйгээд олон төсөл хөтөлбөр, зорилтод нэвтрүүлгүүдийг нэрлэж олно. Эдгээр зорилтод нэвтрүүлгэнд өөр өөрийн гэсэн онцлогтойгоос гадна нийгмийн хариуцлагын хүрээнд салбартаа манлайлагчдыг төрүүлэн гаргадаг юм а. Тэгвэл энэ удаад EBI хүрээлэн Liberal House бодлогын судалгааны хүрээлэн G Entertainment-тай хамтран орон даяар зохион байгуулах улс төрч шинэ од телевизийн зорилттой төслийг санаачлан хэрэгжүүлэх гэж байна. Улс төрд шинэ од гэдэг ийм сайхан төслийг хэрэгжүүлэх гэж байна. Энэгээрээ бид нар нийгэм эдийн засаг улс төрд одоо өөрийнхөө үзэл бодлыг уралдуулж Монголынхаа хөгжлийг ирээдүйд авч явах, одоо авч явах тийм дараагийн үеийг залуучуудыг бэлтгэхэд манай нэвтрүүлгийн төслийн гол зорилго бол ийм байгаа. Оролцогчдын хувьд эх орноо хүрээлэн байгаа орчноо хэрхэн хөгжүүлэх талаар санаа бодлоо уралдуулах бөгөөд багаар ажиллах чадвартай, санаачлагтай, эрч хүчтэй залуусыг нэн харуулснаар улс төрд шинэ од төрөх болно гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм а. Жишээ нэг сумаас бол 10 хүн оролцсон. Тийм ээ. Тэгээд 10 гэдэг чинь аймагтаа ирэхээр нэг 4000 3000 болоод ирнэ. Тэгээд тэд чинь 3000 чинь хоорондоо шалгарч чагаад одоо аймаг хот хоорондоо одоо ингээд цуглараад ирэхээр чинь энд бол нэлээд одоо хүмүүс олон залуучууд цуглана. Тэндээс бидний 90 шиг үнийг одоо шалгаруулж авах байхгүй. 90. Тэгээ 90 чинь дотроо баг болдго юм уу? Одоо хамтаар ажиллах юм хүч болоод хоорондоо одоо бас өрсөлдөх. Тэгэл хичээл сурвал тэр одоо бидний төлөвлөгөөт ёсоор тэр үйл ажиллагаанд оролцоод явах юм байна. Шин төгсөл үнэт зүйл өөдрөг тэмүүлэлтэй бүтээлч залуусын оролцоог нэмэгдүүлэх, шударга өрсөлдөө нэг жишг болгон нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох зорилготой юм а. Энэ төсөл Монгол улсын 408 зохиост болон дэлхийн өнцөг булан бүрт суугаа 22-оос 40 насны иргэд оролцох боломжтой. Улс эх орныхоо төлөө эхийг хийх хүсэл эрмэлзэлтэй өнөөгийн нийгмийн хандлагыг өөрчлөх бүтээлч сэтгэлгээтэй залуусыг улс төрч шинэ од зорилттой төсөл төрүүлэх болно. За төслийн маань зорилго хэдийгээр бас улс төр шинэ од гэдэг ийм нэртэй байгаа ч гэсэн хүмүүс хэтэрхий бас улс төр гэдэг талаас нь битээ хараасаа гэж бодож байгаа. Яа тэгвэл яг хөө телевизийн нэвтрүүлэг, реалити шоу ийм урт хугацаанд үзэгчдэд хүрэх нэвтрүүлэг гэдэг бол өөрөө нэрнээсээ ахуулаад бүх зүйл дээрээ бол одоо үзэгчдийн анхаарлыг татсан байх ёстой. Тийм учраас манай төслийн багс ярилцж байгаад яг чиглэсэн ийм нэртэй байя гэдгийг бол одоо төслийнхаа нэрийг бол инхүү гэсэн. Гэхдээ улс төрд шинэ од гэдэг энэ үг маань бас зүгээр нэг хоосон үг биш юм. Ерөөсөө нийгмийн эдийн засаг улс төрийн салбарт өөрөө одоо би өөрийнхөө дотор байгаа шин санаагаа хэрэгжүүлээ. Би амжилтанд хүрье гэсэн энэ одоо дотроо бодолтой байгаа залуучуудтай өөрийнхөө салбарт манлайлахын чадварыг л энэ төслөөрөө бид нар олгох юм. Тэгэхээр нэвтрүүлгийн бүтэн жил үргэлжлэнэ гэдэг сая ярьлаа те бид нар хэвлэлийн борлуулалт. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн оролцогчд маань болохоор Монгол улсын 22-оос 40 насны нийт залуучууд бол оролцох боломжтой. За 330 сум те 21 аймаг 9 дүүрэг 154 хороо нэгжээс одоо Монголын бүгд зөвлөнгөөс гэсэн үг шүү дээ те залуучууд маань нэвтрүүлэгт оролцох боломжтой. Тэгэхээр өөрийгөө илэрхийлэх өөрийгөө нэг улс төр те өөрийгөө одоо таниулах шинэ үеийн залуучуудыг бид уриалж байна гэсэн. Төсөлд оролцогчид эх 8 дугаар сарын 21-ний 18 цагаас өмнө оролцогчийн анкет болон надад шийдлэн сэдвийн хүрээнд 500 үг хүртэл эссе бичиж төслийн багт цахим болон шуудангаар ирүүлнэ. Цахим бүртгэл оролцогчийн анкет 500 хүртэлх үгтэй эссений хамт бүртгэлээд улс төрч шинэ од цэгимэн хаяг руу илгээх юм а. Харин орон нутгаас болон цахим шуудан илгээх боломжгүй бол улс төрд шинэ од төсөл Монгол улс Улаанбаатар хот Баянгол дүүрэг UBS телевиз Монгол шуудан 505 дугаар хайрцагт ирүүлнэ. Оролцогчийн бүртгэлийн хуудас эссе хэрхэн бичих тодруулга болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.ulstur.shinod.cgmen болон www.ubs.cgmen сайтаар зочилж үзэх боломжтой юм а. Харин шагналын хувьд одоо шалгаруулах 3 үе шаттай одоо бүх оролцогчдод одоо бас батламж гардуулна. За 2 дугаар үе 2 дугаар шатны оролцогчдод гэрчлэгээ гардуулна. За тэгээд дараагийн одоо шалгарсан одоо 3 дугаар шатны 90 шилдэг оролцогчийг бас улс төрийн академийн
одоо хөтөлбөрт хамруулна. Энэ одоо шилдэг оролцогчдоос маань одоо бас дэлхийн том топ их сургуульд шалгалт шүлгийг нөгөө тэнцсэн тохиолдолд бид нар бас санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Бид нар бол ерөнхийдөө зохицуултын үүрэг хийж байгаа. Тэгээд давхар бас энэ төсөлд янз бүрийн хүмүүс залуучуудад оролцсон. Дэлхийн үндэстэг улам бүрээс орон нутгийн 480 зохисоос залуучууд оролцсон. Тийм учраас энд нэг л шалгуур байгаа. Эерэг үйлчлэл баримталтай танд боловсролын төвшин ч юм уу заавал тийм гадаад дотоод сургууль төгссөн гэсэн шалгуур байхгүй. Зөвхөн зөв сэтгэлтэй улс төрд үнэхээр эерэг зүйл бүтээгсэн залуучууд л шалгуур байгаа л да. Энэ залуучуудыг бид нэр сургалтанд хамруулах, за дадлагжуулах, за улс төрчтэй тэгээд эрдэмтэн судлаачтай уулзуулах иймэрхүү л зохион байгуулалтын ажлуудыг хариуцж байгаа. Оролцогчдын эсээг мэрэгжлийн шүүгчдийн баг нэг бүрчлэн хилцэж дараагийн шатны шалгаруулалтад тэнцсэн эсхийг төслийн аль бие усны цахим хуудасаар зарлана. Бичлэгийн ур чадвар, шин санаа, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог хэрхэн тусгах вэ гэсэн үндсэн 3 шалгуураар эсээг дүгнэх юм байна. Эхний шатанд шалгарсан оролцогчид зохион байгуулагчдын аль бие усны цахим хуудас болон UBS телевизийн эфирээр товлон зарласан хугацаанд тус тусын амьгтаа хүрэлцэн ирж зохион байгуулагчдын өгсөн гэрийн даалгаврын гүйцэтгэлээр дараагийн шатанд шалгарах болно. Шинод зорилтод ТV төсөл